зөвхөн 2026 оны эхний 7 сарын байдлаар буюу одоо энэ жилд Монгол улс 12 тэрбум $, экспорт хийгээд байна. 12 тэрбум $, гэдэг бол 44 их найд төгрөг. Өөрөөр хэлбэл манай гадаад зах зээл дээрх одоо түүхийн эдийн үн ханш ямар таатай байгааг энэ одоо дүн илтгэн. Гэтэл гадаад зах зээл ийм сайхан таатай байхад нүрс зис алтны үн одоо өсөлттэй байх энэ цаг хугацаан дээр одоо засгийн газар эрх баригч нар одоо эдийн засгийн бодлогын хувьд маш олон алдаа дутагдлууд гаргасан төсвөө хэд хэлсэн эдийн засаг дахь төрийн оролцоог хэд нэмэгдүүлсэний улмаас одоо дотоод үнийн өсөлтөө дийлхэ байгаад монголчууд бид өөрсдөө одоо махаа худалдаж авч дийлэхгүй ийм нөхцөл байдалд орно гэдэг бол одоо туйлын одоо гутамшигтай явдлаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За энэ дээр нэмээд одоо энэ шатхууны хомсдолтой асуудал ч гэсэндээ он удаан жилийн одоо асуудлаа шийдэхгүй явж ирсний бас гор юм а гэдгийг бас хэлхийг хүсэж байна.